Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би намайг хамгийн анх яг номонд дуршлуулж исэн, ном унших хоббитой болгож исэн нэг номны талаар ярих гэж байгаа. Энэ ямар ном бэ гэхээр Эрнест Мулташо гэдэг одоо Оросын анагаах ухааны доктор нүдний эмч хүн байгаа. Энэ хүний бичсэн Хүн мичнээс үсээгүү гэдэг ном байгаа. За тэгээд номныхаа гарчигнаас ерөнхийдөө ойлгомжтой хүний гарал үүслийн талаар бичсэн юм ном байгаа. За тэгээд гол ном руугаа орохоос өмнө ганц нэг юм бас хэлэх гэсэн. Тэгэхээр сайн нөгөө нэг бичлэг хийхгүй жоохон удахаар хүмүүс бас дараагийн бичлэгийг хизээ хийгээд асуугаад идэм билээ. Хэрвээ танд үнэхээр миний бичлэг таалагддаг, ойлгож сонсдог болвол одоо өмнө хийжсэн одоо бичлэгүүдээс дуртай сэдвээ сонгоод заавал дахиж нэг сонсож үзэж байгаасаа гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр нэг удаа сонсоод өнгөрөх юм бол энэ зүгээр мэдээлэл болоод дуусчдаг. За хоёр дахь сонсвол ухаарах болон за хоёр гурав дахь сонсч ээж одоо мэдлэг болж үлддэг. Тийм болохоор ганцуудаа сонсоод өнгөрчих юм бол цаг заваа дэмий үрсэн хэрэг болно те. Та санах гад үзээр ямар нэгэн мэдээлэл үлдсэн бэ нүгэ те. За ийм хэлэх гэсэн. Тэгээд одоо ном руу орё. Тэгэхээр энэ хүн одоо нүдний эмч байж яагаад одоо юм хүний гарал үүслийг судлаад ийм ном гаргацсан бэ гэхээр нүдний эмч учраас нөх хүний нүдийг маш их ажигладаг. За тэгээд ер нь туршлагатай эмчнэр хүний нүдийг хараад ийм өвчнийг нь оншилдог болчдаг юм байл да. Тийм мэдрэмжтэй болчдаг. Нүдийг харж ясна ах минь та сүрээ тусчижтэй гэдэг ч юм уу те. Тэгэхээр хүний нүднээс ерөнхийдөө маш их мэдээлэл авч болдог. За тэгээ хоёрдугаарт энэ нэг 5 настай охиныг үзэж суужгаад одоо тэр охин ээжийнхээ үр дээр суцсан байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт нүднийх нь эвэрлэгийн хэмжээ яг ээжийнхтэй адилхан хэмжээтэй болж таараа тэгээд гайхаад ийм жоох хүүхдийн эвэрлэгийн хэмжээ яа насан турш хүний нүдний эвэрлэгийн хэмжээтэй адилхан хэмжээтэй байгаа юм бол гэж гайхаад тэгээ судлаад байсан чи ер нь бол дөнгөж төрсөн хүүхдийн эвэрлэгийн хэмжээд насан турш үнийхтэй яг адилхан хэмжээтэй байдаг юм тогтмол хэмжээтэй юм болж таарад. Тэгэхээр бид нэр ингээ хөл гар сунаад ингээ өсдөг шүү дээ. Гэтэл нүдний эвэрлэг яг яаж төрн тэр үгээрээ дуустдаг болж таарч байгаа. За тэгээ эндээс ингээ ургуулад нэг офтальмогеометр гэдэг нэг юм тооцоолоор гаргаад ирсэн. Тэр нь яадаг вэ гэхээр хүний нүдний зургийг аваад тэгээ тухайн хүний одоо дүр төрхийн бүтээх боломжтой тийм зүйл гаргаад ирсэн байгаа юм. Тэгээ энэнийхээ тусламжтайгаар ингээ хүмүүсийн нүдмүүдийг судалж явж хагаад бүр хамгийн одоо анхны хүний гарал үүсэлтэй төвдөд болж таараа тэгээ төвдөөсөө одоо Европ, Аз, Африк гэд ингээд Араб гэд ингээд хүний гарал үүсэл нь ерөөсөө төвдөөс эхэлсэн болж таардаг. За тэгээд эдний нөгөө нэг хамтран ажиллагчсан төвд рүү ингээд яваад тэгээд сүмүүдийн өвөг таалах хан дээр ингээд одоо манай хамрын хийд дээр байдаг шиг ийм нүднүүд байдаг шүү дээ тий. Дандаа ийм нүднүүд байгааг олж хараа тэгээд энэ одоо ямар учиртай нүд юм болоо гэж гайхаа. Тэгээ энийг нөгөө офтальмогеометрийнхаа тооцооллын тусламжтай гаргаж үзээ тийм хүний дүрс гаргасан байгаа хгүй. Тийм одоо ямар учиртай хүн юм бол хэн юм бол гэдэг асуултнаас ерөнхийдөө энэ номны бүх санаа эхэлсэн гэсэн үг. За тэгээд номныхаа одоо гарчгаас ойлгомжтой те ерөнхийдөө бидний 10 жилдээ үздэг Дарвины онол буюу хувьслын онолыг эрс эсэргүүцэж байгаа тий. Мулташовийнхаар бол хүн ингээд арслан аратан байж байгаа тийм оюун ухаанд хүн болох ямар ч боломжгүй. Харин оюун ухаантай хүн байж байгаа зэрлэгшээд ийм арслан одоо алмас гэж ярьдагтэй тийм зэрлэг амтан болох боломжтой гэж үзэж байгаа хгүй. За тэгвэл хүн хаанаас гарал үүсэлтэй ингээд одоо тэр төвд гимала болон балбын орнуудаар ингээд гигантнүүд лам хаврагуудтай ингээд уулзаад ярилцлага хийгээд судалгаа хийсэн байгаа юм. За тэгээ мэдээж одоо тэд нартай уулзч явж байгаа танаа энэ сүн дуган дээр идэг энэ нүд хинийхэн те би энэ нүдний тусламжтайгаар ийм хүний дүрс олсон энийг мэдхүү гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ерөнхийдөө ярьцлага хийгээд явдаг. За тэгээд ихэвчлэн одоо тэр тэдгэр гигантнүүд хуврагуудтай дандаа энэ бол маш нууц гэж хариулдаг. За тэгээ ер нь бол явж хагаад энэ Атлантын дүр зураг юм байна гэдгийг олж мэддэг. Атлант гэдэг нь болохоор одоо хүн төрөлхтөн энэ дэлхий дээр үүсгээс өмнө амьдарч байсан одоо соёл иргэншилэхгүй дэлхий гэдэг гариг дээр. За энэ номон дээр болохоор ерөнхийдөө хүн төрөлхтөн буюу бид нар аричууд энэ дэлхий энэ гариг дээр амьдарч байгаа 5 дахь соёл иргэншил гэж үзэж байгаа. За өмнөх иргэншил нь болохоор Атлант, Лемур гэж. За тэгээ тэрний өмнө бүр 2 ийм эртний соёл иргэншлүүд байсан байна. За тэгээ эдгээр дандаа ингээд нөгөө хөгжлийнхаа дээд түвшинд хүрээд устдаад үгүй болчихсон. За тэгээд атлантчууд гэдэг нь одоо ямар хүмүүс байсан бэ гэхээр ер нь бол бид нараас хамаагүй том биетэй 7-8 метрийн өндөртөө тэгээ илүү сэрэг биетэй. Дээрээс нь хамгийн гол онцлог нь 3 дахь мэлмүй буюу одоо анагаах ухааны хэлээр бол бургацаа болчихроо. Тэр нь юм нээлттэй хүмүүс гэж байгаа хгүй. Тэгээ тэрний тусламжтайгаар ер нь хоорондоо харьцдаг юм амаар хэл яриагаар биш юм дуу аваа долгионоор хоорондоо харилцдаг. За тэгээд атлантчуудыг бас одоо нөгөө нэг
пирамидуудыг 3 дахь миллимийнхаа тусламжтайгаар барьсан гэж үзэж байгаа юм. За тэгээ энэ нь болохоор Нострадамус болон одоо Елена Блотовская гэдээ бас дээр үеийн юм гигантан байсан байхгүй. Тэр хүний бичсэн номнууд байд юм лээ. Тэднэр дээр бас бичиж үлдээсэн байд юм лээ. Тэгээ би энэ хүний номыг бас ер нь олж уншия гэж бодсон. За тэгээ иймэрхүү юм ярихаар ерөнхийдөө ингээд хитрхи юм шинжлэх ухаанд ч юм уу. За ялангуяа гээд бидний аав ээж үеийн хүмүүс маш хаалттай хүлээж авдаг те. Тэгэхээр миний хувьд бол альва ямар нэгэн мэдээлэлд нээлттэй хандахыг хүсдэг. Тэр нь одоо сохроор итгэнэ гэсэн үг биш, тархиа угаалгана гэсэн үг биш. Зүгээр л тийм байж болох юм гэдэг үгнээс одоо нээлттэй хандна гэсэн үг байхгүй. За жишээ нь ингээд шинжлэх ухаанаар биднэрт батлах боломжгүй, тайлбарлах боломжгүй маш олон зүйл байгаа шүү дээ. Шинжлэх ухаан бол ингээд энэ хорвоо ертөнц ямар удам блэ тэрний ингээд өчүүхэн хэсгийг л одоо олж нээсэн байгаа. За жишээ нь би ингээд толгойдоо нэг цагаан арслан төсөөлөлт тэнгүүд шинжлэх ухаанаар намайг цагаан арслан төсөөлж байгааг батлах ямар ч боломж байхгүй гэдэг шиг ер нь бол гэтэл би цагаан арслан төсөөлж байгаа нь үнэн үг гэвэл үнэн те. Тэгэхээр ийм байдаг учраас ер нь бол хитрхи нэг тийшээгээ туулшраа те. Зөвхөн одоо Дарвины онол үнэн гэдэг ч юм уу те. Ингээд зөвхөн шинжлэх ухаанаар батлагдсан зүйлд итгэнэ гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө талаасаа бүр юм мухар сүсэгт автцсан хүмүүс үүд шүү дээ те. За юм л бол өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр ингээд бурхан шүтээндээ залбираад ингээд хамгийн юм бүтээчин гэдэг юм ойлголттой. За тэгэнгүүт тэдний хувьд бас ихэвчлэн ингээ өөртөө үнэхээр одоо тэр шүтээд байгаа, бишрээд байгаа бурхнаа мэдрээд шүтэж биширч байгаа мó гэвэл бас үгүй байх магадлал өндөртэй. За одоо ялангуяа лалын орныхан ингээд төрхөөс л юу гэсэн мусульман хүмүүс болсон байдаг те. Тэднэрт ямар сонголт байдаггүй. Үнэхээр одоо тэр бурхныг дотроосоо зүрх сэтгэлээсээ мэдрээд тэгээ дагаж одоо сүсэлж байгаа мó гэвэл бас үгүй те. Тэгэнгүүт хэрвээ та энэч байх магадaltaй тэрч байх магадaltaйг ингээд аль нэг тийшээгээ туулшрахгүйгээр өөрийгөө юм нээлттэй орхиж чадах юм бол үнэн мэдлэг бол дотроос ирдэг. За тэгээд энэ номон дээр гарч байгаа бас нэг сонирхолтой санаа нь болохоор одоо хүний амьдралын утга учир те ерөөсөө соохом гэдэг зарчим дээр тогтдог гэж байхгүй. За соохом гэдэг нь болохоор хүн одоо ихэнх хөвлөгөөс төрөөд хамгийн анхны амьсгал авч байгаа тэр мөчийг соо гэж нэрлэж байгаа. За тэгээд нас барахтаа ингээ хамгийн сүүлийн амьсгалаа гаргаж байгаа тэр мөчийг хөм гэж нэрлэж байгаа байхгүй. За тэгээд энэ амьсгал авахаас амьсгал гарах энэ хугацааг бол амьдрал гэж нэрлэдэг байгаа тий. За тэгээд энэ хооронд соохмын зарчмаар амьдрах хэрэгтэй гэдэг юм. Тэр нь юу вэ гэхээр цаад дутах санаа нь бол ерөнхийдөө өөрөө боловсар гэдэг зарчим байгаа байхгүй юу. За одоо бидний өмнөх соёл иргэншлүүд болохоор ингээд хөгжлийн дээцэгтэй өрөөтэй ингээд 3 дахь миллимын нээлттэй байсан гэдэг байгаа шүү дээ. Өөрсдөө тэгээд юм агуу хүчтэй бурхантай ингээд андуураад ингээд хоорондоо байлцаараар мөхсөн. За тэгээд мөхөл ингээд ирж байгааг мэдсэн хэсэг бүлэг одоо атлантчууд гимлан уул тэгээд зарим нь одоо усан доор байдаг агуунуудад орж бясалгал хийгээд одоо самадид ороод за самади гэдэг нь болохоор хүн одоо өөрийнхөө бодисын солилцоог тэг төвшөнд аваачих хэмжээнд одоо бясалгалын гүн төвшөнд ороод за тэгээ үүний дараа хүний биеэс юм тодорхой юм шингэн ялгараа тэгээд юм хүний бие юм чулуу шиг хатуу болдог тийм нөхцөлийг одоо самади гэж байгаа. Тэгээд энэ самадид орсон атлантчууд ерөнхийдөө галуу юулгцгаар амьд үлдээтэй. Тэгээд дэлхий тэнхлэхээ өөрчлөгдөөд ингээд дэлхий дээр дахин амьдрах одоо орчин нөхцөл бүрдсэний дараа самадигаас одоо буцаж гарч ирээд тэгээд тэднээс одоо ингээд хүн төрөлхтөн үүссэн гэж ер нь бол таамаглал төвшүүлж байгаа юм л да шив харуулбал. Яг нь энэ гэхдээ зөвхөн мулдааш биш өөр одоо бусад тэр ялангуяа нөгөө Елена Блотовская гэдсэн шүү дээ. Тийм одоо гигантнуудын бичсэн номон дээр бас зөндөө бас төстэй утгах санаатай зүйлүүд маш их байт юм лээ. За тэгээд энэ мулдааш үеийн нөгөө хийсэн ярьцлага хийсэн одоо ламдар тэгээд гигантнууд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар бас ийм төстэй мэдээллүүдийг өгдөг. За тэгэхээр соохмын одоо өөрөө боловсар гэдэг байгаа зарчим нь ямар учиртай вэ гэхээр бидний дотор нөгөө нэг бургацаа булчирхай маань угаасаа байгаа. Гэхдээ тэр унтаа хэлбэртэй байж байгаа. Тэнгүүт бид нэр өөрсдөө дотгошоогоо анхаарлаа төвлөрүүлж дотроосоо үнэн мэдлэгийг олж авах одоо дотор сүнстэйгээ холбогдох, дотор мэдрэмжтэйгээ холбогдчихж одоо тэрийгээс ирэх ёстой тийм одоо үүрэг даалгавартай гэж байгаа байхгүй. За тэнгүүт одоо орчин үеийн хүмүүс их хвчлэн болвол ингээд гадагшаага анхаарлаа хандуулж амьдэрдэг те одоо гаднаас ингээд аз жаргалыг хайдаг, гаднаас утга учирыг хайдаг. За гаднаас одоо ажил төрүүлэн зулгад юу гэдэг тийм зүйлээ хайдаг. За бүр ингээд амжираад эхлэвэл тэр тийм машин унтсан байна, энэ ийм хувцас унтсан байна, тэр ийм пост хийсэн байна, тэр энүүгээр явж гин гэдэг ч юм уу. Тийм ингээд гадагшаа хүний анхаарал хандах тусмаа бид нэр ерөнхийдөө амьдын тамд амьдарч байдаг. За тэнгүүд гаднаас ерөнхийдөө анхаарлаа тусгаарлаад өөрийнхөө дотгошоогоо өнгөх тусам дотгошоогоо төвлөрөх тусам бид нар дотроосоо аз жаргал одоо гэгээрэлтэй утга учир тэр бүх зүйлээ олж авна. Тэгэхээр хэд гадагшаа төвтэй амьдрах юм бол ерөнхийдөө өч төрлөг
татгшоо төвлөрүүл бурханлаг чанар руугаа бид нэр илүү ойртно гэсэн. Тэнгүүд одоо сайн мөгийн ялгаа ер нь бол энэ дээр л гарч байгаа хгүй. Гэтэл яг өнөөгийн нийгэм дээр бид нэг сайн хүн гэдэг ойлголт өгдөө шүү дээ. Тэ ингээл өөрийгөө бусдын төлөө зориулаад би яах вэ гэл ингээл термин нэмнэ гэл ингээл бүх зүйлийг ингээ бусдын өөрийгөө золиослон барин бусдын төлөө ингээ зориулдаг тэ. Гэтэл тэд нэр энийг үнэхээр ингээд чин сэтгэлээс их хүсэж байгаа юм уу гэвэл үгүй зүгээр ерөнхийдөө ингээд багасаа суусан ингээд худлаа итгэл үнэмшлүүд одоо бид нэрийг тийм нөхцөл байдалд хүргэж байгаа хгүй. За тэнгүүд тийм хүмүүс хөвчлэн ингээд бусдад маш их юм гомдол тээж амьдардаг, уур уцаар стресс дотроо ингэж тээж амьдардаг. За тэгээ сайн хүн юм чинь одоо хүмүүст уурлаж болохгүй гэдэг ч юм уу те. Тэгээ тэрийг ингээд дотроо хуримтлуулсаар агаар ингээд хоол ундны буруу туршилтаа болсон, илүүдэл жинтэй болсон ингээд чихэр мэхэр хэмжээгээр хэрэгэлдэг болсон. Нэг бол өөр юм муу буруу туршлуудад автцсан гэдэг ч юм уу. За тэгээ тэрнээсээ үүдээд ингээд сайн хүмүүс төрүүлж явах юм да ингээд сайн хүн байсан юмсаа хорт тавдар тусчлаа гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд маш их байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тийм өөрийгөө ингээд золиослсон өөрийгөө хайрлахгүй байгаа хүмүүс ч одоо тийм өвчин хорт тавдрын эдээс өөртөө дуудана. Тэгээд өөр юм муу мухай одоо үйл явдлуудыг өөртөө ингээд дуудахаас өөр аргагүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Нийгмээс биднэрт тулгадаг одоо чи сайн охин байх ёстой, чи сайн ах ихч байх ёстой, чи сайн ээж аав байх ёстой, сайн хань ижил байх ёстой гэдэг ч юм уу. Тэр бүх ингээд тулгын шаардлагуудаас өөрийгөө ингээд чөлөөлөд дотгошоогоо өөрлөгөө хандна гэсэн. Тэгэхээр дотгошоогоо бясалгаад хүн төвлөрөөд ирэхээр ерөнхийдөө өөрийнхөө зовлонгийн учир шалтгааныг тэндээс олж харна. За тэгээд цаашлаад өөрийнхөө амьдралын утга учирыг тэндээс олж харна гэсэн. Тэгэхээр та гадагшаа хандах тусмаа завна дотгошоогоо хандах тусмаа тэндээс одоо аз жаргалыг мэдрэнэ гэсэн үг. За энэ гэхдээ яг энэ ном дээр байхгүй л те. Тэгээд энэтэй холбогдуулаад ярьчлаа. За тэгээ үүнээс гадна энэ ном дээр нөгөө Шамблын орон морон гэх тиймэрхүү зүйлүүд маш их гарна. За тэгээд дээрэс нь одоо Монголын говьд буюу одоо хамрын хийдэд Шамблын орон бидэг гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээлэл бас гардаг. Гэхдээ энийг нь би энэ хүн мичнээс үсээгүү гэдгээс уншсан билүү. Эсвэл Бурхтын хатан эрэлтгээд бас Мултар шивийн дахиад ийм 3 4 ботном бидэг байхгүй юу? Тэрнээс нь уншсан билүү гэдгээ санахгүй юм ямар ч гэсэн говийн талаар гардаг. За тэгээ дээрэс нь ер нь говийн талаар нөгөө нэг эртний бүр одоо Кабалиан гэдэг ч юм уу эсвэл бүр эзотерик мэдлэгийн юм номнууд одоо интернетээр дүүрэн байдаг шүү дээ тий. Тэд нар дээр бас маш их гарт юм билээ. Тэгээд энэ сэдв бас надад маш их сонирхолтой санагдсан. За тэгээ та бүхэн иймэрхүү зүйл сонирхдаг бол өөрсдөө бас уншаад судлаад үзээрэй. Баяртай.